Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн манай тусгай дугаарт маань хөдөлмөр эрхтний дэмжих сангаас 2024 онд санхүүгийн дэмжлэг авсан содон бүрүүрийг үүсгэн байгуулагч Бум цэцэг маань оролцож байна. За юуны түрүүнд миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За сайн бацхан та бүхэнд өрөө минь төргий. За өрсөнд баярлалаа. За та өөрөө товчхон танилцуулаад. За намайг Лавс руу хөвгтэй Бум цэцэг гэдэг Дорногов аймгийн Улаанбаатар суманд төрж өссөн. За 2010 онд Дорногов аймгийн мэргэжил суралт үйлдвэрлэлийн төвийн Солонгоо агш ангийг тоогч мэргэжлээ төгсөж ирсэн. За одоо эрхэлбэ бизнесийн талаар танилцуулаад. За одоогоор л нэг төргөө хоолны чиглэлээр л үйл ажиллагаа явуулж байгаа. Хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн гардаг лээ? За ер нь бол нэг 5-6 төрлийн нэр бүтээгдэхүүн гарч байгаа. Дандаа төргөө хоол юм. Дандаа төргөө хоол. За хөдөлмөр эрхтний дэмжих үйл ажиллагааны талаар анх хэрхэн мэдсэн бэ? Би Facebook орж байгаад л нөгөө таны пэйж үзээд даадаг. Тэгээ Facebook орж байгаад харчаад тэгээ ерөнхийдөө яг энэ хөдөлмөр халамж дээр ирээд Батар цэцэг мэргэжилтэнгээс мэдээлэл аваад тэгээ ерөнхийдөө төсөл мөслөө бичээгээд тэгээ бичээд орчихсон. За ямар төрлийн дэмжлэг авсан бэ? Одоо нөгөө санхүүгийн дэмжлэг маань одоо эргэн төлөлтөд буцалтгүй гэж байгаа штэ тий. Яг аль төрлийн одоо дэмжлэгт намрагдсан бэ? 10 сая төгрөг нийлээл аваад ямар ч хүүгүй 100% буцаан төлөх гэсэн тийм юу авсан. 36 сарын хугацаатай. Тийм 36 сарын хугацаатай. За ер нь ингээд энэ хөтөлбөр хамгаалах үйл явц ер нь ямар хөө байсан бэ? Хүндрэлтэй зүйл байсан уу? Жишээ нь одоо нөгөө шалгуур үзүүлэлт гэдэг юм уу? Одоо материал бүрдүүлэх явц ч гэдэг юм уу тий? Ер нь тийм тань дээр тийм хүндрэлтэй асуудал байсан уу? Ер нь бол хайцангуй гаагүйсэн. Манайх ерөнхийдөө бас үйл ажиллагаа жигдэрсэн байсан. Тэгээд ажлын байртай, зөвшөөрөлтөй бүх юм жин там байсан болохоор ер нь бол гайгүй. Тий. Айгүй тийм хурдан бүтсэн. Сайн байна шүү дээ тий. За одоо мэдээж тус үйл ажиллагааны дэмжлэгт хамрагдсанаар одоо тий таны бизнес яг ямар өөрчлөлт авчирсан бэ? За надад бол ер нь тосон шарагч гээл тоног төхөөрөмжүүд айгүй хэрэгтэйсэн. Би нэг тийм цахилгаан том тоогонд шалдаг гэсэн байхгүй юу? Тэгээд тосон шарагчаа авч чадсан, пицца шарагчаа авч чадсан, 2 давхар шараг шүүгийг авч чадсан. Ер нь тоног төхөөрөмжүүдэд 100 авч чадсан. 100 авч. Яг нэг шаардлагатай хэрэгтэй. Мэдээж одоо тоног төхөөрөмжүүдээс ингээд аваад тий өөрт байгаа бүх юм ингээд бас аваад үйл ажиллагаанд хэрэглээ явж байгаа юм шүү дээ тий. Мэдээж энийг дагаадаас та ажиллах хүч нэмэгдсэн үү? Хэдэн өний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ? Хэдэн өнийг ер нь ажлын байраар хангасан бэ? Ер нь шинээр 2 хүн нэмж авсан байна. За ерөнхийдөө манайх оройд багсаа бэлтгэлээгээд шөндөө яг шарж хуурах юмудаа хийдэг. Тэгээд өглөөний ээлжинээрээ савлгаанд гардаг байхгүй. Тэгэхээр шөнийн ээлжиндээ 2 хүн, өглөөний ээлжиндээ 2 хүн. Тэгээд өөртөө нэр ер нь бол 5 хүн одоо яг ажиллаж байгаа. Яг 5 өний бүрэлдэхүүнтэй юм тий. За ер нь таны одоо цаашдын зорилго бизнесийн хөгжүүлэлтийн төлөвлөгөө байгаа юу? Тэ та одоо нууцгүй бол тий. Одоо төлөвлөгөөнөөсөө хуваалцвал тий. Одоо бизнесээ яаж өргөжүүлэе гэж бодож байна? Ер нь тэр талаас. За ер нь бол айгүй их бодсон юм байна. Юу яа гэж эхний ээлжинд бол яг хуу заалаар үйлчлдэг болоод за төргөө хоолон бол яг төргөө хоол чиглэлээр гаргаад захиалгаараа гаргаад түгээлтэд явуулаад ерөнхийдөө Монголын үндэснийхаа тийм онцлог хоолуудыг ер нь илүү төлөхөө гаргая гэж бодож байгаа. Би өөрөө нөгөө тийм хорхог боодог гүзээнийгөө дуртай байхгүй. Тийм болохоор ер нь бол яг тийм гүзээний бууд гаргаж үтсэн ихний ээлжинд туршилтаар гаргасан ер нь болох юм лээ. Одоо яг энэ хоолуудыг гаргахад бол нэг болохгүй байгаа одоо нөгөө юм гэх юм бол нөгөө одоо бараа материал түүхий эд материал нь жоохон олдоц муутай. Одоо мэдээж нөгөө малын дайвар бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ тий. За одоо мэдээж бас одоо тий энэ дэмжлэгийг аваад тий одоо өдний хүртэл сайхан үйл ажиллагаамаа тасралтгүй ингээд хэрэглээд явж байгаа юм чи тий. Одоо энэ сайхан туршлагаасаа одоо залуучуудаа тий одоо хуваалцуулж яг юу залуучуудаа хэлмээр байна тий. Тэр нь бол тэгэл тууштай л байх юм да. Тий тууштай, идэвхтэй тэгэл өдөр болгоно л тэгэл яг л хийдгээрээ хийгээл айдуулах юм ахиулахыг бодоод тий бараа бүтээгдэхүүнээ нэмхийг бодоод одоо түнш дэлгүүрүүдэд нэмхийг бодоод амт чанараа алдахгүй тий ер нь тэгээ шантаршгүй л явах нь шантаршгүй л урагшаагаал явна тий за юуны төрөнд одоо хоёлыг ингээд ярьдаг маань өндөрлж байна тэгээд
Юу бас миний урилгыг хүлээж аваад цаг заваа зарцуулаад тий хүрэлцэн ирсэн танд бас маш их баярлалаа. Тэгээд цааш дахин ажил хөдөлмөрт бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээ бизнесээ улам сайхан өргөжүүлээд одоо хөгжсөн дэвжээд сайн сайхан болох болтугай гэж төсөөрөё. За баярлалаа. За тэгээд Дорно аймгийн хөдөлмөр халамжийнхандаа бас маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа.